За одоо ингээд чимэг гэж дэмэнийг ингээд чи ингээд бичдэг ингээд зүгээр хаан чичээд байна. Ингэж байгаа бичдэг. За. За таны нэр хэм бэлээ? Нэр Жавха. Жавха. Жавхагаа тэгэхээр та начигаа дагуулад ингээд их сайхан болсон гэж баяр хөөртэй явж байна. Тэгэхээр анх ер нь хизээд яад өвдөд эмнэлгээр хичнээн яваад одоо та өөрөө мэдж байгаа. Тэгээ бүр одоо энэ хүнтэй хизээд уулзав. Энийгээ та нэг өнөө ярьдгаараа. За. Тэгээд нэг ойлгоо. За энэ өвчин бодоо 2010 оны одоо сүүлээр эхэлсэн байгаа юм. Тэгээд юу сургууль явж байгаад л ердөө гэгэнтгэл биеэр нь ил туурсан. Тэгээд л эмчид үзүүлсэн чинь юу цусны өвчин гээд тэгээ бэлтүүлсэнтэй. Тэгээ энд нэг 20 хэд хоноод цусны юу? Цусны юу? Цусны өвчин. Цусны. Тий, цусны өвчин. 20 хэд хоноод эндээсээ гараад Улаанбаатар явсан. Тэгээ Улаанбаатарт эхнээс хөстө очиж бараг нэг сар гэртээ бэлдсэндээ мэнчилгээ тэрэл бүх юм хийлгээд тэгээд ирээд нэг хэд хоноод энэ маань бүрд ортоод юунд гаш тунд гэртсэн. Тэгээ гаш тунд гэртээ тэгээд бүр энэ маань гэртэрт орсон доо. Гэртэрт ороод ингээд одоо ер нь яах учраа мэдэхгүй байж байтэр нэг 2 хүн ирсэн. Одоо маш сайн 2 хүн ирсэн. Одоо тэрүүнд үзүүл гэж одоо найз маань хэлсэн байгаа юм. Тэгээд хүүгийн маань бас найзууд чи энэ хүнд л үзүүл нэг хүн ирээд байна идэр гэсэн гээд уцаар ярьсан. За тэгээд л үзүүлж харуулсан да энэ 2 хүндээ. Тэгээд ерөнхийдөө яг гэртэрт орчод байсан хөл тэгэл босч юу босоод одоо босгосон болоод ирсэн юм уу нэг дагсын суулгаад ижийг аваад явсан яагаад ч орсон гэдэггүй. Тэгээд ижийг ирж бариулсан да. Тэгээ бариулснаас хойш яах вэ? Хавраа. Тий одоо хэдэн 5 сар даа. Тий. Тэгээд л юу яасан? Юу бариулсан да. Тэгээ бариулаад л миний хөө хөл дээрээ босоод ирсэн. Яг нэг өвчнүүд хөдөлсөн. Өвчин бол нэг 3-4 хоног. Тий. 3-4 хоног дээрээ бол өвчин маш их хөдөлсөн. Тэгээд л юунаас нэг хөдлөөд тэрүүнээс хойш тэгээд л хөдлөхгүй дээрцээр байгаа. Тэгээд хөл дээрээ босоод ирсэн тий. Тэгээд хөл дээрээ босоод ирэхдээ одоо тэгээд баярлаад л одоо ирдөө зүгээр хөл маань газар хөрөхгүй яваа маань юм тий. Тэгээ яг 2 удаа бариулаараа 8 сард нэг бариулаараа гэсэн. Тэгээ энэ хэд маань ирээд ингээд бариад өгч байна. Одоо ингээд энэ хүүхэд анх ирэхэд бөөрийн дутагдал гэсэн тийм онцтой бас тэгээд маш их хавантай байсан тийм ээ. Маш их хавантайгаар барахгүй одоо хаван ч юм уу. Тий босч чадахгүй. Ер нь одоо битгий босоод л явах гэхлээр эн чинь ердөө тэгэл өнөө бүх хаадаг нь бүр ингэж айхтар болоод тэр нь өвчөө ороод ингэж байдаг байсан. Тэгээ явуулж болохгүй. Тэгээ хаяа нэг яг л хүүхдийн болохоор нэг мөлхөөд нэг өөрөөнөөс нөгөө өрөөрөө нэг мөлхөж нэг явбал мөлхөөд явна. Тэгтэл мөлхтөл нэг юу одоо өвдөг мөвдөг ингээд хөл мөлн бас л гачин байна. Тэгэл тийм одоо хавтартайж байсан юм уу одоо хөөмөлч юм уу хөө мэдээ ирдэл нэг пентисэн юм л байсан да. Одоо тэгээд энэ сошин амын 3 сар боллоо ингээд босчоод та баярлаад явж байна. Одоо нэг ахад нэг 2 дахь баярлуулж байна. Ингээд бүр сайхан болно гэж бодоод баярлалаа. Сайхан болно гэдэг одоо ер нь тийм байхад нь босгож өгсөн юм чинь одоо бол найдвартай гэдгийг баярлаад явж байна. Тий, баярлаад одоо гээд явж байна. Тэр хооронд нь ер нь та юу яаж яасан нь ямар нэг юм уусан уу? Үгүй. Энэ хүмүүс ямар нэг юм танд өгсөн үү? Яг нэг юу яасан бэ нэ? Нэг уурга тэр уугаагүй байна лээ. Юу яагаад уудгана гэдэг нөгөө готод байгаа жаал мөнгө явуулсан юм байна лээ. Тэгээд тэрний эднүүд юу яагаад хэрэгжилчихсэн. Тэгээд мөнгөч байхгүй тэгээд уурга аваагүй. Тэгээд наад хэлэхтэй болохоор уурга аваад энэнд өгч байгаа гэд
Ингээд хэлчихсэн. Би тэрүүний одоо уураг ууж байгаа гэж бодцсон байсан. Тэгэд уугаагүй юм байна лээ. Тий. Гэтэ ямар ч юм уугаагүй юм байна. эхний нэг сар Яг таануудаас бол аваад уусан засрахаа тасарсан. Тэрүүнийгээ бол уучихсан. Тэгээ дунд нь тасарчсан юм байна л да. Тасарсан. Ер нь тэрүүнээс хойш тэгээд уугаагүй юм байна. Тэгээ одоо бол уугаад эхэлсэн. Одоо бол тэгээд яг эмчилгээнд ороод уураг муурга уугаад ингээд явж байна. Тэгээд сараа ууцсан юм шүү дээ. Тийм ээ. Тэгээд Одоо тэгэхээр энэ хүүхэд маань яг одоо барай хийгээд ингээд давтан барайн дээр ер нь хуучныхтай адилхан хэвтэрт орох гээд энэ тэнд нь хөхмөх гараад тол гараад хавдар мавдрын шинжээний юм танд илэрч гэнэ одоо илэрхгүй байх хэрэгтэй тий. Гайгүй байна. Харин яг жоохон ядарчил байна. Яг хүс мүс нь гараад жоохон ядрангуу тийм л байгаа юм. Тий. Тэрнээс тэгж одоо нэг их ягаагүй л байна. Юм хүмүүс гараагүй юм л байна да. За тэгээд одоо гүйж яваа. Одоо гүйж явна энэ чи гүйж хараагаад л одоо тэгээд хуучинтаар за байна дөө. Тийм ээ. За.